сайн бацхан нөгөө намайг бүжин лам гэдэг. Би яг одоо байрныхын өрөөнд ороод ирсэн байна. Яагаад байрныхын өрөөнд орсон бэ гэвэл сүүлийн 2 жил хагас 3 жилийн хугацаанд би хого яаж баг гаргах вэ гэдэг ийм челленжэд өөрийгөө дуудаад ер нь бол хог хаягдлаа бууруулах гэж хичээж байгаа ийм юмхтэй юм байгаа. За хог хаягдлаа бууруулахын тулд би маш олон худалдан авалтуудыг зогсоосон, заримыг нь өөр юмар орлуулсан. Өнөөдөр би байрны өрөөнд орж ирсэн шалтгаан нь шампуныг юугаар орлуулсан бэ гэдгийг ярих гэж байгаа. Шампунь буюу нэг том савлгаатай, хуванцар савлгаатай шампунь ангижруулагч байдаг шүү дээ. Тэрнийг орлуулсан, өөр хатуу шампунаар орлуулсан гэсэн. За яагаад орлуулсан бэ гэвэл нэгдүгээр ус угаах болохоор нэг шампунь болоод ангижруулагчийн сав гарна, хог гарна тий. Нэг шалтгаан энэс. Хоёрдугаар нэг шампунд чинь шингэн шампунд чинь сая би уншиж үзсэн 12 төрлийн токсик буюу хор байд юм байна л да. За бүгднгийн нэрлэлийг гэхээс ч угаасаа нэг химийн нэр томьёонууд учраас хэл гурчмаар аяа хэцүү. Зүгээр яг 3 хүн ойлгохоор 3-ыг нь ярихад нэгдүгээр хөөсрүүлэгч байд юм байна. Энэ хөөсрүүлэгч бодис хийхэд хүний харшлыг дэмжиж өгдөг гинэ. Ялангуяа нүд улаадаг гэж байна. За тэгээд арьсанд тодорхой хэмжээний харшил үүсгэх тэр магадлалыг өндөр болгож байд юм байна. Хоёрдугаарт үнэр харуулагч байд юм байна. За энэ үнэр харуулагч болохоор яадаг вэ гэхэл бисээ бичээд авсан байхгүй тунгалгийн булчирхай гэж байд юм байна. Тэр нь нөлөөлдөг гинэ. За тэгээд эргэтэн тогтолцооны хоруу чанарыг идэвхжүүлдэг, нэмэгдүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас хортой гэсэн. За 3 дугаарт болохоор манай ер нь бол ангижруулагчдын дандаа силикон буюу ус зөөлрүүлэгч байдаг шүү дээ. Тэр силиконыг байн буруу хэрэглээд авах юм бол бас маш хортой юм байна. Жишээлбэл бид нар нэг ангижруулагчийг ихэнхдээ хуухандаа хүрээд байдаг тийм. Энэ хуухандаа хүргэхлээр хүний бие чинь нэг амьсгалдаг нүхтэй байдаг учраас силикон чинь таны үсний тэр нэг нүхийг тодорхой хэмжээнд бөглөчт юм байна. Тэгээ бөглөөд тэгснээрээ нэгдүгээр амьсгалахгүй алгана, өвчлүүлнэ. Тэгээд хамгийн гол нь хагтуулж эхэлдэг гинэ. Тийм болохоор ангижруулагч юусоо аль болох хэрэглэхгүй байх юм бол зүгээр юм байна. Гэхдээ одоо нэгэнт хэрэглээ сурсан бол ядаж та энийг үзэж байгаа бол зөвхөн энэ доод хэсэгтэй л ангижруулагчаа түрхт юм байна шүү. Би бол бүр ангижруулагч хэрэглэх юм байгаад 2-3 жил болж байна. За оронд нь ямар шампунь хэрэглэдэг болсон бэ гэвэл ийм хатуу шампунь хэрэглэдэг болсон. Энэ хатуу шампуны үнэ нь юусоо 5,000 гэхгүй юу? 5,000. Ийм шампуныг Гуа гэдэг шопингийн хийдэг. За энэ болохоор энэ савн байна. Яманы сүтэй хатуу шампунь гэж байна. За энэ болохоор розмарин хатуу шампунь гэж байгаа. Би эднийхийг авдаг байхгүй. Тэгээ энийг ингээд аваад буцаагаад эднийхээ энэ саваа цэвэрхэн байх юм бол буцаагаад авчдаг. Тэгэхээр надаас нэг шампуны хог хаягдал гарахгүй гэсэн үг байхгүй. За ингэж би нэг шампунаа шингэн шампунаа хатуу шампунаар орлуулад нэгдүгээрт хогоо багасгаад хоёрдугаарт бас өөрийнхөө эрүүл мэндийг бодож ингэж орлуулсан. Цаашдаа ч гэсэн энийг хэрэгэлсээр байх болно. Яг бол миний ус унаад халзраад бүр амар болцсон юм бол одоогоор алга өөрийгөө ямар ч гэсэн өөр дээрээ туршилтаа хэлж байгаа шүү тий. За дараагийн удаа би бас ямар худалдаа авалтуудаа зогсоосон бэ гэдгээ ингээ богино бичлэгүүдээр оруулаад тавина. Яг юу вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй л байна. За баярлалаа.